Албан ёсны хэрэгтэйгээр боловсролтой виз, оюутан, Олонт банк, Skytel, High Speed, үзүүлж байна. Босор телевиз Sony Pictures-ийн албан ёсны хэрэгтэйгээр Монголын сайтны нэвтрүүлгийг та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Энэ нэвтрүүлэг бол дэлхийн 100 гаруй улсад маш олон хил дээр их олон жил хийж байгаа асуулт хариулт нэвтрүүлэг гэдгээр их алдартай. Тэгэхээр өнөөдрийн шинэхэн дугаартаа та бүхэндээ оролцогчоо танилцуулъя. Энэ хүн бол Ариун Болд. За сайн байна та. Сайн байна та. За та өөрийгөө танилцуулахгүй. Намайг Болдын Ариун Болд гэдэг, хуваарь бизнес эрхэлдэг. За би танд нэвтрүүлгийн дүрмээ танилцуулъя. Бидэнд 15 асуулт байгаа. Хэрэг та 15 асуултанд бүгдэнд нь зөв хариулбал 20 сая төгрөгийн эзэн болох юм. За тэгэд нэгдүгээр асуулт нь хялбараас эхлээл жоохон хүндрээ явчихна. Эхний асуулт 100 мянгаас эхэлнэ. За ингэж явсаар та 5 асуултанд хэрвээ зөв хариулах юм бол үл шатах мөнгөн дээр очих. 500 мянган төгрөг дээр. Тэгэхээр та 6-8 дээр буруу хариулсан ч 500 мянган төгрөгтэй нэвтрүүлгийг орхино. Хэрвээ 10 дахь асуултанд зөв хариулбал үл шатах мөнгө нь 3 сая төгрөг байна. За хэцүү асуултууд гарч ирвэл санаа зовох хэрэггүй, танд 3 боломж байгаа. Тэгэхээр би танд 3 боломжоо танилцуулъя. Эхний боломж нь 50-50%. Тэгэхээр асуулт бүр 4 хариулцтай. Тэр 4 хариултын 3 нь буруу байгаа. Тэр 50-50% боломжийг авах юм бол тэр 3 буруу хариултын 2 нь алга болчих юм. Тэгэхээр танд 1 зөв хариулт, 1 буруу хариулт ирнэ. Хоёр дахь боломж нь та уцаар ярих боломж байгаа. Ойр дотны хин нэгэн рүүгээ залгаад та мэдхгүй асуултандаа тусцаа авах боломжтой уцаар. Гэхдээ уцаар ярих боломж нь хамгийн гол нь 30 секунд л байна. 30 секундын хугацаанд амжих хэрэгтэй. Гурав дахь боломж нь Монголын сайтны нэвтрүүлгийн 2 дугаар удирдаас шинээр орж ирсэн дүрм. Энэ бол хөтлөгчөөс буюу надаас суух. Хэрэг миний бие мэдчихвэл танд үнэхээр тусна. Хэрэг мэдгүй бол та өөртөө л найдах. За дүрм ойлгомжтой. Ойлгомжтой. За тэгвэл нэвтрүүлгээ эхлэе. Танд амжилт хүсье. За баярлалаа. Нэгдүгээр асуулт. Эрэг дээр аль шуун байдаггүй вэ? Илээ, тогруу, галуу, хэрэг. За. Эрэг дээр Б хариулт буюу тогруу байдаггүй. Энэ бол миний эцэг хариулт. За зөвхөн баярлалаа. Яг энэ түргээлийг мэддэггүй хүүхд багчуудын үйл энэ нөгөө эрэг дээр илээ хэрэг галуу гур гэдгийг хурдан хэлдэг зүгээр юм тий зүрцэг тэрнээс эрэг дээр товрол байгаа л да тий. За ингээд та эхний асуултан дээр зөв хариулснаар 100 сая төгрөг ажиллаа баяр хүргэе. Хоёр дахь асуулт 150 сая төгрөгийн асуулт. Хоёрдугаар асуулт. Манай усад хэдэн нас хүрээгүй үнд согтуурлундаа зарж борлуулахыг хориглодог вэ? А нь 16 нас, Б нь 18 нас, В нь 20 нас, Г нь 21 нас. За энэ хэрэгэлзээтэй асуулт байна. 16, 18, 18 уу 21 бол байгаа та. Наац миний эцээр тул Г хөлбөр 21. 21. Баярлалаа. Ингээ хоёр асуултанд хариулснаар 150 сая төгрөг ажиллаа. Үнэхээр яг ресторан, зоогийн газар, дэлгүүр ажилтг хүмүүстэй 21 нас хүрээгүй хүүхдэд хэрэг арх дарс борлуулчих юм бол гэтэл тэр нь өөрөө явж хаад ямар нэгэн гэмт хэрэгтэй ч юм уу таагүй зүйлтэй холбогдчих юм бол тэр ялыг нь цуг үрдэг байгаа шүү маа. Тэгэхээр их анхааралтай байгаарай. 21 нас хүрсэн үгүй гэдгийг заавал шалгачаарай. За 3 дахь асуултаа харахаас өмнө би танд ивент зэшээ танилцуулъя. Энэ бол Skytel компани. Skytel компани дараа төлбөрт Монголдо гэдэг үйлчлэг байдаг. Монголдо үйлчлэгэндээ Skytel-ийн шинжилгээ хийснээр юу болсон гэхээр илүү хурцтай, илүү их дататай болчих.
Тэгэхээр дата их, тэгээ хурцтай бол ямар бай те. Энд чинь ертөнц рүү, интернет гэдэг ертөнц рүү ороод хүссэн юм үзэж болох шүү дээ. Тэгэхээр SkyTel-ийн хэрэг дараа төлбөрт үйлчлэгээний Монголдо гэдэг үйлчлэгээний хэрэглэгч болоорой. За урдаар асуулт таарцгаая. Нарны аймаг хэдэн гаригтай вэ? 6 7 8 9. Нарны аймаг бол уг нь 9 гаригтай байсан. Тэгээ 2006 онд Булуутай хасагтаад 8 гаригтай болсон. Тэгэхээр таны Нийт зэрэг бол V буюу 8. Булуутаг яагаад хассан бол? Одоо гариг гэж үзээ тэгэл ассан л да. Гаригийн шаардлага хангахгүй байсан. Гаригийн шаардлага. Тий. Хөөрхий булуутаа. Тий. Булууттай эдлэгийн хэмжээтэй гаригуудыг тэнцээс олдож эхэлсэн. Тэгэл ер нь одоо гариг гэсэн ангилд оруулъя гэдэг. За тэгээд 8 улаа үлдсэн. Тий, нэгэ 8 л үлдсэн. За зөв байна. Баяр хүргэе. Та одоо ер нь их сонирхдаг. Ер нь сонирхдаг. Тэгвэл яг гоё асуулт ирсэн байна. Бидний багт бол яг 9 гаригтай заасан. Тэгээд бүр тэгээд цээжилсэн байжсэн. Тэгээд сүүл дээр 8 болохоор нь. За тэгээд бас тэрийг цээжлэх шаардлагатай байсан. За дөрөвдүгээр асуулт 250 сая төгрөгийн асуулт харцгаая. Энэ жил Их Монгол улс байгуулагдсны хэдэн жилийн ой тохиох вэ? А-д нь 819 жил. Б-д нь 820 жил. В-д нь 821 жил. Г-д нь 822 жил. Их Монгол улс бол 1206 онд байгуулагдсан. Тийм учраас 820 жил. Миний эцээр бол. Эцээрт 820. Одоо чинь 2026 гэхээр 820 жил. За зөв байна. Баяр хүргэе. Монголчууд нэгдэлтэй гараад нэгэн зүгттэй бүгд одоо харж чадвал ямар их амжилтанд хүрдгийг энэ бол 1206 оны жишээ. 5 дахь асуулт 500 сая төгрөгийн асуулт байгаа. Хэрвээ та 500 сая төгрөндөө 5 дахь асуулт зөв хариулах юм бол нөгөө үе шатах мөнгөн дээр очих юм. Энэ чухал мөчийн өмнө би танд бас ивент шиг танилцуулъя. Энэ бол манай Sky Media гэдэг компани High Speed гэдэг үйлчлэгийг танилцуулж. Хэрвээ та гэртээ ч юм албан байгууллагатай албан тасалгаантай High Speed тэр хурдыг яг мэдрэх боломжтой Sky Media-г тавиулчих юм бол энэ секундэд 100 мегабайтын тийм өндөр хурдтай тийм үйлчлэгийг та одоо хэрэглээрэй гэж тань зөвлөж байгаа. Sky Media компаниг манай үзэгч ч гэсэн бас хэрэглээрэй. High Speed-ийн тэр хурдыг мэдрээрэй. За 5 дахь асуулт. Аддис Абеба гэж ямар улсын нийслэл вэ? Бангладеш, Этиоп, Фижи, Парагвай. Бангладешийн нийслэл бол Дака, Парагвай нийслэл Асунсьон, Фижигийн хувьд үлээ. Сува. Тийм Сува. Тэгэхээр энэ Этиопийн нийслэл. Миний эцээр болт. За газар зүйтэй бас үнэхээр мэдлэгтэй юм байна. Парагвайг нийслэх юу гэлээ? Асунсьон. Их дуутахад их гоё те. Асунсьон гэдэг гараа ингээд Испанч яг Испани шиг. Асунсьон. За зүгээр таарцгаая. Баяр хүргэе. Та Шри-Ланкийн одоо шинэ нийслэлийн Ширижая Вардене Пуракотте гайхалтай. Газар зүй ирэх юм бол та бол үнэхээр тийм гацхгүй юм байна. 6 дахь асуулт харцгаая. 6 дахь асуулт 600 сая төгрөгийн асуулт байгаа. (1930-аад онд) өндөр хоршоо нэртэй байсан барилгад одоо ямар байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа вэ? А-д нь Улсын драмын Эрдмийн театр. Б-д нь Дүрслэх урлагийн музей. В-д нь Монголын уран зургийн галерей. Г-д нь Улсын их дэлгүүр. За. Драмын театр бол биш. Улсын их дэлгүүр. Өчигдөр өндөр хошоо нэртэй. Яг зан үзрийн нэрмжит Дүрслэх урлагийн музейг сонсч ирсэн л да. Хаа мэдвэл нөгөө барилгачдын талбайн зурд. Уран зургийн галерей. Би юу байна?
Эхлүүрийг бас тэгж нэрлэдэг байсан. За би 50% боломж ашиглаж. За. Зорилцогч ариун болт 3 боломжийнхаа нэгийг ашиглаж шийдлээ. Энэ бол 50% боломж. Компьютер бидэнд 2 буруу хариултыг хасаад 2 хариултыг харуулна. За Б нь дүрслэг хурлын музей, Г нь улсын хөтөлбөр. Ийм 2 хариулт үлдлээ те. Таныг эргэлжээс 2-аас хариулт. Эргэлжээс 2 үлдчихлээ. За миний эцээр бол Б юу дүрслэх хурлын музей. Тагт 50%-ийг авахаас өмнө ер нь яг ингэж бодчихлаа. Дэмий авчлаа. Дэмий авцсан. Асуултаа одоо ямар байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Эхлүүр бол тодорхой. Зөв хариултаа хэсэг хугацааны дараа хүлээж авч үзээрэй. Монголын саятан нэвтрүүлгийн ивент тэтгэгч High Speed. Хязгааргүй интернет. Монголын саятан нэвтрүүлгийн ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк. Монголын саятан нэвтрүүлэг үргэлжлэж байна. Оролцогч ариун болт 6 дугаар асуулт буюу 600 мянган төгрөгийн асуултын өмнө тулж ирээд байгаа. Асуулт нь 1930-аад онд өндөр хошоо нэртэй байсан барилгад одоо ямар байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа вэ? Ариун болт Б буюу дүрслэг хурлын музей гэдэг хариултыг сонгосон байна. Хариултаа харцгаая. Зөв байна байж. Гэтэ нэр үнэхээр би ч гэсэн бас харамсалтай яг мэдчихсэн асуусан да та нэг боломж ашиглана гэдэг бол уран боломж ямар үйл байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа тэрийн сайн анзаардаг гэж. Тийм гэсэн бол тэгэл тодорхой. Та одоо орон сайртай гэсэнтэй зүгээр ингэж төсөөлвөл ямар вэ? Жишээ нь хүн төрөлхтөн сарыг колончлчлаа. Ангарыг колончлчлаа гэвэл тэр ангараг тусгаар тогтнолоо зарлвал сар альнийхэн талд ороход ангаргийн тал дөө дэлхийн тал дөө. Би бол дэлхийн талд орно л шатчих. Яа. Дэлхийтэйгээ илүү ойрхон. Гэхдээ Америкийн нэгдсэн улс тусгаар тогтнолоо зарлахад Франц, Англи ойрхон мөртөө Америкийн талд орсон шүү дээ. Тэгсэн. Тэгэхээр ангаргийн талд орохгүй. Байж болох юм. Тэгээ нэг эрхчлөөний өшөөг сар чинь ангараг дээр одоо аваач бэлгэлдэг ч юм уу тий. Ингэж төсөөлөхөр надад гойсон санагдсан. Танд одоо орон сойрох болсон шалтгаан юу вэ? Хамгийн гой сэдв нь ер нь багасаа л их сонирхдаг байсан. Тэгээд нөгөө Интерстеллар өөр гариг, өөр одон дээр нөгөө очих юм тоо. Exoplanet дээр очих тийм айл майл их сонирхдаг. Voyager 1 2 гээл те. Харь гаригийнхан л юм да энэ бод сонирхох гэсэн гол шалтгаан харь гаригийнхан тийм ээ. Ер нь хамгийн гой сэдвтэй харь гаригийнхан байдаг болов дэлхийд ирж исэн болов гэдэг. Бүр пирамидыг хэн барьсан бол гэж багтахад тэгж сөүлдэг байсан. За 7 дугаар асуулт 800 мянган төгрөгийн асуулт байгаа. 800 мянган төгрөгийн асуулт харахаас өмнө би танд бас ивентчээ танилцуулъя. Энэ бол оюутлага компани. Оюутлага компани бол хөгжил дэвшилт хамтдаа гэдэг үгээрээ. Бид түрүү асуултан дээр 1206 онд бүгдтэй хамтдаа байсан хүчинд их Монгол улсаа байгуулсан. Тэгэхээр хөгжил дэвшилт хамтдаа гэдэг үг бол зүгээр нэг өөрөө төдий биш. Хүн болон бас үүнийг яг ойлгоод гол нэгээ гоё дэмжиж өгөх юм бол бид ямар том юмшинд ахаад хүрч болох шүү дээ. Тэгэхээр оюутлага компани хамт олонд тэр хамтдаа тэр том бүтээн байгуулалтыг хийж байгаад нь бас их баярлалаа. Амжилт хүсье. За 800 мянган төгрөгийн асуултаа харцгаая. Ардын зураач Үржингийн ядам сүрэнгийн өвгөн хуурч зургийн гол дүр ямар өнгийн бүс бүссэн байдаг вэ? А нь ногоон, Б нь шар, В нь улаан, Г нь цаа. Зургийг мэднэ л дээ. Хамгийн олон харж ирсэн зураг. 55 оны зураг байдаг бах. Тэгээд
Ногоон шар улаанцгаа. Шар улаан дээр эргэлзээд байна вэ? 50-50 боломж одоо л хэрэгтэй бол байсан байна да. Гэтэ танд хоёр боломж байгаа. За боломжийг ашиглаад үү. Хөтлөгчөөс асуух боломж ашиг. Надаас уу. За. Ариун болд хоёр боломжийн нэг буюу хөтлөгчөөс асуухыг сонгож байна. Намайг юун дээр ашиглаж авдаа. За яг зургийн яг өөрийнх нь өнгөн жоохон шаардуу тий. Тэгээ шар улаан. Тийм. За цагаан бол яг тэр сахал байгаа. Тэгэхээр хэрв шар дээлэн дээр яг шар бүс байвал тэр зураач хүний өмнөөс нь бодож байгаа л тийм агуу зураач хүний өчүүхэн би бодож байна. Тэгэхээр улаан бүс байхаар тэр нэг олон улаан өнгөн донд нэг ядархгүй. Тэгэхээр над зүрэг ногоон бүс байвал илүү зохимжтой санагддаг. Яг тэр ингээд манай бас зураач учраас би яг тэр талаас нь бодоод байна л да. Үнэхээр яг мэдж байгаа юм алга. Зүгээр хэрв ногоон байвал яг тэр олон сайхан өнгөний дунд яг гоё зохицолол гэж бодож байна. Гэтэ нэр анзаардаг юм биш. Харин тийм ерөнхийдөө нэг сайхан шар улаанд бол нэг зураг өгдөг гэж боддоос. За та өөрөө сонгох. Өөрөө л мэд. Тэгэхээр ногоон улаан хоёрын нэг бол таарчлаа. Харин тийм тэгэхээр дээл нь ямар өнгөтэй вэ? Дээл нь нэг шаргал таатай. Оранж. Тиймэрхүү те. Улаан ч үйдэг үлээ. Харин улаан ч үлээ. Харин улаан юм байна. Тэгэхээр тэгэхээр арын дэвсгэрийн шаарддаг юм байдаг тий. Тий. Шар өнгөн дээр улаан нэр улаан дэлтэй багш. Улаан санагдчих. Тэгэхээр харин бараг гэсэн шар ч юм уу? Тэгэхээр харин за шар байлаа хэд тэр чигээр тэр шар өнгөнд дуусч орох уу? Ногоон бүс. Би болохоор тэр зурганд ногоон өнгө оруулах тэр бүсэнд нь л орох юм санагдаад байна. Гэхдээ үгүй ч магадгүй. Анзаардгүй юм байна. Нэр анзаардаг. За эцсийн шийдээ таал гарах. Эсвэл ахаад нэг боломж байгаа. Уцаар их нь. Нэш мэдэхгүй байх л та. Бас анзаараг байх гэж. За. Эцээрэлт ногоо. Гэтэ хэцүү асуулт биш үү? Хэцүү асуулт. Анзаардаггүй. Анзаардаг. Бороо. Зүг байна. Баярлалаа. Баярлалаа. За ингээд за 7 дахь асуултанд зүг барьснаар 800 мянга төгрөг ажиллаа. Үнэхээр анзаардаггүй юм биш үү? Тийм байна. Анзаардаг. Мики Маусын гутал нь ямар өнгөтэй вэ? Гутал нь бол хар гэж санаад байна. Би болохоор шар гэж санаад байна. Гэх мэтийн тэр нөгөө мянгуу таарсан юм бас анзаардаггүй тий. За одоо 8 дахь асуулт сая төгрөгийн асуулт. Яг одоо хэрэг та 8 дахь асуултанд зүг барьвал яг саятан болж эхлэх юм. Монголын саятан. Дараа нь тэгээ сая сервис өсөж явчихна. За сая төгрөгийн асуултаа харцгаая. Путиний тоогооч очтой хүний нэр хэн бэ? Евгений Пригожин, Виктор Баринов, Владимир Мухин, Юлия Висоцкая. Путиний хамгийн ойрын хүмүүсийн нэг байсан нөгөө Вагнер группийг үүсгэн байгуулжсэн юм билүү дээ. Тэгээд тоогооч страны том эзэн хүн байсан юм билээ. Тоогооч Путиний тоогоочтой өөрөө тэгээ сүүл нас орсон л да. Өнгөсний асуулт ороод. Тэгээд миний эцээр бол аа буюу Евгений Пригожин. Нэг Москва руу нэг өөрийн хувийн аримтайгаа баг төгөлжлөө. Москва руу их аюултай юм байна. Тий, төр иргэлийг гаргацсан юм уу?
байна. Баяр хүргэе. Заавартаач ингээд саятан боллоо. Нэг саятан боллоо. Дараагийн асуулт сая 500 сая төгрөгийн асуулт байгаа. Хэрвээ та 20 сая төгрөг хожвол юу хийх вэ? Гадаад улс руу аялна гэж бодож байна. Хаашаа аялмаар? Европын улсууд руу явмаар байна. Явж үзээг болохоор Франц ч юм уу, Итали та явж. Италид очивол та юу үзмээр вэ? Ромын Колизей үзэх. Бас Гиген Петрийн сүм гоё явах тийм. Ватикан мэдээж. Ватиканы тийм. Ватикан үзлэг явах. Микеланжелог нөгөө таасны зургийг Стенжабл тэрийг үзнэ. Италид үзэх нь дуусахгүй байх уу? Тийм хамгийн их ЮНЕСКОгийн нөгөө дэлхийн өвтэй юм лээ. Тий. 61 байдаг шүү. Хэрвээ та Италид явбал бэлэн мөнгө бити авч яваарай. Харин та карт авч яваарай. Энэ голомтын Universe гэдэг карт байгаа. Гоё нэртэй гоц. Та одоо орон сард Universe энэ ч одоо бүх зүйл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр карттай бол их зүгээр. Ер нь дотоод дооч гэсэн. Одоо та бүр нөр эсвэл бүр ата там богд явсан ч ер нь хаашаач явсан бэлэн мөнгө их төвөгтэй учраас Universe картыг сонгоорой гэж хүсэж байна. Мөн Итали явах аялал чинь амжилтсан. 9 дахь асуулт. Сая 500 сая төгрөгийн асуулт. Instagram хэд онд гарсан бэ? А-д нь 2006, Б-д нь 2008, В-д нь 2010, Г-д нь 2012. Instagram бол 2010 онд гарсан. Тэгээ сүүлд Facebook хөдөлж авсан л та. Анх бол зүгээр надад зураг оруулдаг тийм платформ ихтэй байсан. Тэгээ сүүлд тэгээ бүр сошиал юу болсон л та, сошиал платформ болсон. Миний эцээр бол V буюу 2010. Facebook хэд онд? Facebook 2004 онд. 4. Twitter ч 2006 он. YouTube 2005. Яг тэгээ дараалал зээлч юм дээ. Facebook, YouTube, Twitter гэдэг. Instagram болохоор 2010. Instagram-ын та хай тав орж ирсэн үү? Орж ирсэн одоо байсан. Хай тав бидний үед Instagram байдаг шүү дээ. Тий. Баяр хүргэе. Сая 500 сая төгрөг хожлоо. Одоо ганцхан алхам үлдсэн. Нөгөө үр шатах 3 сая төгрөгөн дээр хүрэхэд. Цаана 3 сая, 4 сая, 7 сая, 10 сая, 15 сая, 20 сая гэж явчих. Одоо бол бүр огцсон юм мэдээлэл явна. Тэгэхээр таны Итали явах хэдэн төгрөг болох вэ? Нэг хүний нэг 10 сая гарах байх тийм. 10 сая болох байх. Тэгэхээр 20 саятай болчихвол их нэртэйгээ. Их нэртэйгээ 2 хүн болох. 20 сая хүрэхгүй бол ганцаар явах уу? Ганцаараа л явах. За 3 сая төгрөгийн асуулт харцгаая. Анхны долоогийн хамгийн залуу нь хэн байсан бэ? Хорлоогийн чой болсон. Догсмын бодоо. Дамдны Сүхбаатар. Солийн Данзан. Чой болсон, хорлоогийн чой болсон бол 1895 онд төрсөн. Дамдны Сүхбаатар бол 1893 онд төрсөн. Бодоо болохоор 1885 гэдэг хаа. Данзан болохоор 1883 билүү тэр явцаа. Тэгэхээр хамгийн залуу нь бол хорлоогийн чой болсон. Таны зэрлэлт хорлоогийн чой болсон. Аа үлбэр. Хэрв зөв хариулт бол 3 сая төгрөг, буруу хариулт бол 500 сая төгрөгөн дээр боно. Зөв хариултаа хэсэг хугацаанд дараа хүлээж авч үзээрэй. Монголын саяхан нэвтрүүлгийн ивент тэтгэгч хөгжил бэвшлийг хамтдаа бүтээй. Оюу толгой. Монголын саяхан нэвтрүүлгийн ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк. Монголын саяхан нэвтрүүлэг үргэлжлэж байна. Оролцогч Ариун болд 3 сая төгрөгөн дээр тулж ирээд байгаамаа. Асуулт нь анхны долоогийн хамгийн залуу нь хэн байсан бэ? Ариун болд хорлоогийн чой басан гой байсан гэж хариулсан байна. Зөв бол 3 сая төгрөг хожно. Хэрэг буруу бол 500 сая төгрөгөн дээр унах юм. Хариулт арцгаая.
Зүг байна, баяр үргээ. За яг та үр шатах 3 сая төгрөг дээр ирлээ. Ямар ч тач этаж явах одоо тэр зам нэлээд дардан болж эхэлж байгаа шүү. Тэгэхээр одоо та дараагийн асуултуудаас буруу ярьсан ч та 3 сая төгрөгтэй нэвтрүүлэг барих юм. За сэтгэл ямар байна? Одоо нэг тайвширч байна. Одоо яг тайвширч эхэлж байна юм. Та Монголынхон хэдэн аймгаар явжсан бэ? Манай 10-аад аймгаар л ус. Одоо ч үзээгүй хэдэн аймгаар? Ч үзээгүй бас 10-аад юм уу? Баруун зүгийн Баян Улгийн явсан ус бол яваа. Баруун аймагуудаар яваа. Ховд явсан. Ховд явж ирсэн. Ховд гоё тий. Гоё. Бүгд л сайхан да. Тий. Дорнд орж ирсэн. Дорнд орж ирсэн. Тэгэхээр ч одоо аль нь орог болж таарах вэ? Баруун 2. Говьор. Говьор яг өмнө өөр явж лээсэн л да. Та Хамбогд орж ирсэн. Хамбогд орж байгаа. Одоо бүр маш том болсон байл. Яг үл тэр чинь нөгөө оюутлага компани. Нөгөө манай нэвтрүүлгийн ивент чинь оюутлага. Тэгэхээр бид нөгөө энийг бас хэлэхдээ их бахархалтай хэлээ да. Яг тэр би өөрөө тэр Хамбогд сумаар орж ирсэн 70 задаа ороод үлэг гүрлийн мөрөөр тэгээ гүний уурхай гэдээ би маш олон нэвтрүүлэг хийсэн. Тэнд яг оюутлагын тэр нөгөө орон нутагта зарцуулж байгаа тэр хөрөнгө тэрнээс болж ингээд бүтээн байгуулалт өрнжөөг би харсан учраас оюутлага хамт олонд их талархалтай маш талархалтай хандсаа. Тэгээ оюутлага хамт олондоо бас ийм Монгол улсаа хөгжүүлэхэд гар бие оролцож байгаа энэ хамт олонд баяр хүргэе. За 10 минут асуулт харах. Одоо 4 сая төгрөгийн асуулт. За. Эдгээр улсуудын алинд нь байнгын гол мөрөн байдаггүй вэ? А-д нь Алжир, Б-д нь Исланд, В-д нь Ирак, Г-д нь Сауди Араб. Бүгдээрээ л нь Ирак, Алжир, Сауди Араб ерөнхийдөө мэтгэл юм байна асуултыг сонсч ирсэн. Уншиж ирсэн юм байна. Та манай компьютертэй найз. Тийм компьютер арт гэсэн. Манай энэ асуулт зохиож байгаа компьютертэй найз үү? Яг мэддэг асуултууд гаргаж ирээд байна. За таны эцэг хариулт. Миний эцэг хариулт бол Г буюу Сауди Араб. Иракт ямар гол мөрөн байв? Ирак Тигр Ефрат гэх юм. Эртний соёл ирнэ Тигр Ефрат. Исланд бол угаасаа цас мөсний орон. Тэнд бол маш их мөсөн голж байгаа тий. Алжир бол яг цөлтэй л доо. Тий. Гэхдээ энэ чинь Африкийн хамгийн том газар нутагтай улсуудын нэг учраас. Тий хамгийн том нь Африк. Тий. Тэгэхээр чинь тэнд мэдээж байгаа л байгаа л да. Бүр бодоход ер нь газрын дунд тэнгисийн эрэг дээр ч нэг хідэн гол байх магадaltaй шүү дээ. Тийм магадaltaй. Зүпэн баяр үргээ. Нэг удаа 11 асуултын зүгээрснээр 4 сая төгрөг одоогийн байдлаар хожоод байна. Цаана 4 асуулт үлдсэн. 12 дахь асуулт бол одоо бүр 7 сая төгрөгийн асуулт. Одоо ингээд 7 сая, 10 сая, 15 сая, 20 сая явж байгаа. Танд нэг боломж байгаа. Та үнэхээр амжилтанд оролцож байна. Та болохоор за газар зүй асуултууд одоо зөндөө ирсэн, түүх ирсэн болохоор одоо ороо ирчлээ. Өөр юу ирүүлэх зүгээр вэ? Өөрөө одоо сонирхолтой факт ч юм уу тиймэрхүү. Тиймэрхүү бас их сонирхолтой. Тий. За тэгэхээр 12 дахь асуулт арай. Дугаар асуулт. Египтийн засгийн газраас хөгжмийн зохиолч Вердид санал тавьсны дагуу бүтсэн Египтийн түүхэн сэдвтөөр аль нь вэ? А-д нь Аида, Б-д нь Травиата, В-д нь Риколетто, Г-д нь Ирнани. Нэр нь сонсч л байсан. Энд дээр хариулахгүй яаж болно те? Тэг хариулахгүй 4 сая төгрөг аваад гарч болно. Хариулвал 7 сая төгрөг. Танд бас нэг боломж байгаа. Буруу хариулбал 3 сая төгрөг. Та сонгодог гэж
Сойрдгоо. Ер нь сонирхон чаашаа ер нь бол гадарлана. Эдгээр дуурайдаг үзчихсэн үү? Яг бол үзэж байгаагүй. Гэхдээ надад бол хамаагүй байна л да энэ асуултан дээр аргал мөн бах. Танд уцаар ярих боломж байгаа. За үзчихье. За. За миний эцсийн хариулт бол А буюу Айда. Сүйцийн суугийг нээлтэн зориулж явж байгаа юм тий. Би Ирнаны гэдгийг бол мэдэхгүй мэн. Нөгөө гурав нь бол Сонсч л зөндөө үзээ. Та бол их сонирхдаг бах тий. Маш их. Надад бол энэ асуулт миний хувьд бол их амархан байсан. Та хэр итгэлтэй вэ? Ер нь 80 өгөх юм. Зөв байна, баяр хүргэе. Нэг удаа 12 асуултанд зүгээрснээр 7 сая төгрөг одоогийн метр хожигдсан байна. Хэрэг танд бүр хэцүү санагдах юм бол мөнгө аваад гарсан ч болно. Дараагийн асуултыг харчаад тий. Тий. Одоо цаана 3 асуулт. За сэтгэл одоо хэр байна нэр нь? Стогой байна. Стогой байна. Итали бүр ямаргүй Америк ямар санагдсан шүү. Сансарт нисэх хүсдэг. Хүссэн л дээ. Хүүхдээ огтоо л хүсдэг байсан. Одоо хиний Amazon-ы Blue Origin тэр ер нь хідээр нисэх жавал тэр чинь гайгүй юм байсан шүү. Тэгэхээр баяжчих юм бол гайгүйсэн тий. Тий. 50,000 доллар. Би бас бол 500,000 ч л буруу санаад. Би болохоор 200,000 зүгээр уншиж Тэр хавцаа. Тэр хавцаа. 50,000 гэтээ Elon Musk тэр хоёр ер нь 50,000 руу төхүүлнэ л тий. Ирээдүйд бүр 1000 руу төхүүлэх. Тэг бах тий. Тэгэл өсөлтөл байгаа шүү дээ. Нэр дэлхийгээ холоос харах мэдрэмж ямар гоё байдаг вэ? Янз юм байна. Их сонир мэдрэмж төрөх. Гүрээ арих чагаа ямар ч гэсэн Монгол улсынхан дээгүүр хэдэн 10 удаа ингэж явсан гэдэг. 124 удаа. 120 удаа яриад тий. 124 удаа Монголоо харсан. Тий. Их гоё байсан гэж хэлдэг. Тэр мэдрэмжийг нэрээ. Онцгой хаад тэрч. Тий. За, сансарт нисээсэй гэж хүсэж байна. Би ч гэсэн нисхийг хүсэж байна. Хөөх энэ ток хэл ямар гоё юм бэ? 13 дахь асуулт харцгаая. 10 сая төгрөгийн асуулт. Монголын саятан нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel ирээдүйг өнгөлөв. Монголын саятан нэвтрүүлгийн ивент тэтгэгч хөгжил дэвшлийг хамтдаа бүтээй. Оюу толгой. За 13 дахь асуулт харахаас өмнө танд ивент чиг танилцуулъя. Энэ бол Sky Media. Sky Media-ийн тэр нэг high speed гэдэг үйлчлэг байгаа гэсэн дээ. Тэр болохоор одоо юу болж байгаа гэхээр яг одоо соль гэдэг тийм нэг урамшуул явж байгаа. Тэгэхээр тэр яг хөө нэг хүр дэргүүлэх боломжтой. Тэр хүр дэргүүлж байгаа аль нэгэн дээр зогсохоор их гоё бэлэг авах юм. Тэгэхээр та бүхэн тэр Sky Media-гийн high speed үйлчлэгийг сонгоорой. Тэгээд тэр хязгааргүй хэрэглээ. Хязгааргүй тэр өндөр хурдыг хязгааргүй өндөр хурдч байхгүй л дээ. Зүгээр тэр их өндөр хурдыг high speed-ээс мэдрээрэй. Хүдрийн зулцгийг юу гэдэг вэ? Ад нь бүртэн, Б нь шовшоорой, В нь ялман, Г нь цурвдай. Энэ дэр хоёр хөлбөр дээр эргэлзэж байна. А юу бэ юу? Бүртэн. Энэ нэг 10 сая асуулт байна тийм. Гэтэ танд нэг боломж байгаа.
Цаар хүн маань ч нэг мэдэхгүй л ах л та. Та хэрэг зөв хариулбал 10 сая төгрөг авна. Буруу хариулбал 3 сая төгрөг хожино. Хариулахгүй 7 сая төгрөг авч бас болно. Юуны үртэл явах шиг байна. Ялан бол алагдаа хаагийн үртэл байна. За. Сургалтаа болохоор нөгөө чинь шовооны төрлийн амьтдын үртэл өгөх. Дахиад махаач илүү. Бүртэн шовшоороо би бараг гэдэг шовшоороо л гэж илүү бодож байна. Тэг хэсэлтэй юм аа. Цаар ирж тийм үү? Цаар Оролцогч ариун болд 10 сая төгрөгийн асуултыг эхнэрээс асуух гэж байна. Эхнэрийг таних юм гэдэг үлээ. ламаа гэдэг. Ламаа. За ламаатай холбогдъё. Бэнэ. Ламаатай ярэ. Бэнэ. Байн ламаатай ярэ. Бэн. Монголын сайтын нэвтрүүлгийн хөтлөх зандаа байна. За. Таны нөхөр ариун болд одоогийн байдлаар 7 сая төгрөг хожичоод байна. За. 10 сая төгрөгийн асуултыг танаас асууж байгаамаа. Та нөхөртөө тусахад бэлэн байна уу? Бэлэн байна. За та хоёрт 30 секунд байна. За цаг явлаа. Ламаа. Өдрийн зуулцахыг юу гэдэг вэ гинэ? Бүртэн хөдөргээд амтан байдаг шүү дээ. Өдөр. За. Тэрний зулцахыг гин бүртэн шовшоороо ялман цуравдаа гинэ. Орогдээ. Чамд аль нь юм шиг санагдаж байна? Дахиад нэг хэлээ. Бүртэн шовшоороо ялман цуравдаа. Өдрийн зарлцах гэхээр яг сайн болчихсон надад тийм. Мэдхгүй болох шиг байна. Над руу ингэ залгсан бол юу яриад байгаа над мөнгө аваад буугаач л гэх юм. Нэг 50% болчиход байна. 50% боломжоо таач. Энэ дээр шилдэг гэж тий. Шовшоороо дээр 75, бүртэн дээр 25 л байна. Гэхдээ 80 өрөхгүй болохоор бас. За ер нь яа дөө мөнгө аваад буу дөө. Арайс эрсдэлтэй юм байна. За тэгэхээр таны эцсийн шийдвэр мөнгө авъя. Мөнгө ав. За орцогч хариу болмаа. 7 сая төгрөг ажлаа. Баяр хүргэе. За хэрвээ та хариулахаар байсан бол алиг сонгох вэ? Шовшоороо гэсэн. Шовшоороо. За хариултыг харцгаая. Зөв хариулт нь шовшоороо байжээ. Босор телевиз соёны пикчерсийн аль биесны эрхтэр хүрдэг Монголын сайт нэвтрүүлэг өнөөдөр ариун болд 7 сая төгрөг ажиллаа. Түүнд баяр хүргэе. Ингээд эх 7 хоногт шинэхэн оролцогчтой, шинэхэн асуутуудтай эргээд уулзцай. Түр баяртай.